Сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. 10 дахь ангийн цаг уурын хичээлийн агуулгын дагуу бид нар цаг уурын хэмжилтүүдийг хийж, дата мэдээллийг цуглуулад синоптик зураг зурах дасгал даалгаврыг хийх гэж байна. Тэгэхээр бид нар цаг уурын станц дээр ирсэн байна. Цаг уурын станцаас бид нар багжуудыг ашиглан дата мэдээлэл цуглуулнаа. Тэгэхээр бидний хэрэглэгдэхүүн бол энэ цаг уурын станц байна. Тэгээ дата мэдээллүүдээ дараах ажлын утсынхаа дагуу хийж гүйцэтгэе. За эхлээд агаарын даралтаа хэмжиж. Агаарын даралтыг альтиметр багажаараа хэмжинэ. Альтиметр багажаараа агаарын даралт нь 862.7 гектопаскал байна. За агаарын температур нь 6.7 градус температуртай байна. Агаарын чийгчлийг бид нар цаг уурын бүхээг доторх багажаар хэмжиж олно. За бүгдээрээ цаг уурын бүхээгтээ танилцъя. За бүгдээрээ агаарын чийгчлээ тодорхойлохдоо энэ цаг уурын бүхээгт байгаа хуурай нойтон температурыг ашигланаа. Тэгэхээр энэ хуурай нойтон температурын хоёр заалт байгаа. За тэгэхээр бид нэр эхлээ явах үгээр хуурай температур, за энэ доор чийглэг ус байгаа. Усны савтаа энэ нойтон температур хоёрынхоо хэмжээг хэлж авна. За энэ тэмдэглэгийг нь аваад ажлынхаа утсан дээр бичнэ. Үүний дараа хуурай болон нойтон температурынхаа зөрүүг олоод бисихрометрийн таблицыг ашиглан агаарын чийгчлийг тодорхойлно. За бид нар анимометр багжийг ашиглан салхины хурд олон чиглэлийг тодорхойлъё. За тэр хөтлөөд байгаа нь салхины хурдыг тодорхойлно. За цаадах шүднүүд нь бол салхины хүчийг нь илэрхийлнэ. За бид нар энэ шүдний тусламжтайгаар хэдэн метр секундын хурдтай салхи салхилж байгааг тооцож бодноо. За мөн доотлын багж нь салхины чиглэлийг тодорхойлно. За тэгэхээр хойд зүгийг заасан байна. Тэгэхээр салхины чиглэл баруун хойноосоо зүүн урагшаа чиглэлтэй байна гэдгийг бид нар харж болох нэ. За бид нар дараа нь тэнгэр дэх үйлчлэлтийг тэмдэглэж авна. Тэгэхээр энэ тэнгэр бол одоохондоо үйлгүй сэлмэг байна. Тэгэхээр бид нар ажлын утсан дээрээ тэнгэр үйлгүй сэлмэг гэж бичих нэ. За бид нар цаг уурын станц дээр тэмдэглээнүүдээ хийлээ. За тэгэхээр дата мэдээллээ цуглуулсан дата мэдээллээ ашиглан синоптик зургийг зуръя. За тэгэхээр орчны синоптик зураг гэдэг бол цаг уурчид тухайн газрынхаа мэдээллийг маш түргэн тодорхой тэмдэглэж авахыг хэлдэг. Тэгэхээр бид нар эхлээд агаарын даралтаа тэмдэглэе. Агаарын даралт маань 867 гектопаскал байна. За тэгэхээр бид 867 гектопаскалаа тэмдэглэлээ. За тэгэхээр үйлчлэлт байхгүй учраас бид нэр үйлчлэлтийг тэгээр тэмдэглэнэ. За тэрний дараа агаарын температур маань 6.7 градус Цельсиус байна. Тэгэхээр эндээ 6.7 гэж тэмдэглэе. За салхины чиглэл баруун хойноосоо чиглэлтэй байна. Баруун хойноос тэмдэглэе. За салхины хурд нь 8 м/сек. Тэгэхээр бид нэр хоёр шүдээр тэмдэглэе 8 м/сек-ийн хурдтай. За тэгээд дээд мандлын сэмжүүл үүссэн агаарын чийгчл нь 56%-тай. Бид нар орчныхоо синоптик зураглалыг тэмдэглэж авлаа.